Бөө эмэгтэй бузар зан үйл. За юу яцхан бамбарнаад байна. Хит удаа дараалаад шүн дундын яриа болон хар цувралаа оруулсан болохоор энэ удаа зүгээр аимшигын нэгэн киног ярихаар боллоо. Энэ удаад ярих кино бол кино шүүмжлэгчдээс нэлээд өндөр үнэлгээ авч байснаас гадна хидэн аварцуудад нэр дэвшээд бүр 2 чагнал авч чадсан 2009 оны алдарт Possessed. Яг тэгээд хидэн чухал дүртэй нэлээд ярвихтай аимшигт хэргийг мөрддөг кино тул хийж байгаа зүйлсээ түр орхиод яг гой төвлөрч байгаад анхааралтай үзээрэй. Энэ удаагийн дугаартай хамтран ажиллагч боломжоо тэл Инвескор. Хүссэн ертөнцийдээ сонгоод илүү таатай, илүү урт хугацаатай зээлийг газар дээр нь шийдүүлж яваарай. Боломжоо тэл Инвескор. Өдөр нь хичээлийнхаа шалгалтыг өгчгөөд ханаад үрчгсэн би энэ нэлээд сул байгаа тул эмийн сан орж им аваад хувийн гэрийн багшийнхаа ажлыг хийчгээд араас нь шөнийн цагаар дэлгүүрт худалдагчийн ажлаа хийж дуусгачаад бүр шөнийн бараг 3 цагт гэртээ орж ирээд шууд нам унтаж байгаа маш завгүй өвдөгч ирэхгүй амьдардаг энэ бүсгүй бол манай киноны гол дүрийн Хээжин. Ашгүй нэг жаахан нойр аваатхыг гээд унтаж байхад дүү соожнын залгаснаа та унтж байгаа мó ихчээ. За гэснээр шууд л тасалчихдаг. Өглөөч болж манай Хээжин дөнгөж сэрхэд ээж нь залхан яана дүү чинь алга болчихлоо гэснээр манай хүн шууд нэлээд зайтай байрлах ээжийнхаа гэрийн зүг явж эхэлдэг. Хар өглөөгүүр хидэн автобус унаад амжин суусаар ээжийнхаа гэрт ирвэл шашинд хит донтогч шашны бүр экстрем шүтэгч гэж хэлж болох үс ээж нь баараг л 5-6 түгжээ цойжоо онгойлхон их л эвгүй төрхтэй ухтаж авдаг. Гэртээ ороход мэдээж л хаасайгүй бөөн загалмаа хөлөгчсөн харагдах ба өчигдөр ээжийг нь дөнгөж гэртээ ирэхэд дүү нь алга болчихсон. Тэгээ тэрнээс хойш огт сураг алгал гэх юм тэр. Тэгснээ бүр ээж нь би цагдаа энтерт хэлээгүй. Хоёулаа одоо сайн залбирцгаая. Тэгвэл дүү соожин нь буцаад ирэх байх. Гэхэд манай хүн нэлээд ууртаагаар өдөөсөн. Одоо бойлолтоо ээжээ. Та ингээд байгаа болохоор дүү явцсан ч юм билүү хэмээн нэлээд л ууртаа хэлчихдэг. Энэ үеэр нэгэн эмнэлэгт цагдаагийн ахлах мөрдөгч өөрийн хүнд өвчтэй охин дээрээ ирэн ирэхэд хөөхий охин нь ааваа би хизээ гэртээ харих юм. Би хурдхан шиг л идгээл гэртээ хармаар байна хэмээн их л өрөвдөлтөй хэлж харагдана. Манай Хээжин ч багадаа өсөж торинсон гэрийнхаа гадаа тоглоомын талбай дээр сууж байхад яагаад ч юм нэгэн цагаан дэглээ шувуу хот суурин газарт явж харагдах ба манай Хээжин газраас нь хүний шүд чимшиг зүйл олоход саяны шувуу шууд гарыг нь хатгаад тэгснэ цаана дүү соожин нь харагдлаа гэхэд энэ зүгээр л зүүдлээсэн болж таардаг. Зүүдлээд сэрхэд хаалгыг нь тас хийтэл нүдсэн нь өнөөх мөрдөгч дуудлага аваад ирсэн байдаг. 13 настай нэрэн соожин энтергээд овоо бүртгэж байснаа. За нэг санаа зовох зүйл алах уу? Одоо үед хүүхдүүд чинь угаасаа гэрээсээ их явдаг болчихсон. Хэд хоноод буцаад ирчдэм дөө гээд нэгч тоохгүй хідэн юм тэмдэглэж авснаа гараад явчихсан тэр. Тэгснэ байрных нь гадаа гарснаа. Яагаад ч юм газарт нэг тахихаа шиг амтан болох гэж байгаа энэ байрны харуулах дээр очсноо. Уучлаарай. Та энэ байрны 1308 тоотын тухай мэдхүү хэмээн асуухад өнөөх харуулах ч өдөөс нь мэдлгүй яах вэ? Ёстой сонио айл байгаамда нэг жаахан охин ээжтэйгээ хамт амьдэрдیں۔ Гэхдээ хүнд битгий хэлээрэ хэмээн ярилцаж байхад яг ард нь За ингээд түрүүхэн нэгч тоолгүй гэрээс нь гарааж явсан мөрдөгч манай Хээжин дээр ирээд саяны унаж ухдаг буюу 307 тоотын эмэгтэй тухай асуулт асууж байснаа. Тэр эмэгтэйгийн гэрлүүн хамт орохоор болно доо. Үгсэн эмэгтэйгийн гэр буюу 307 тоотод ороход бусад цагдаа нар нь ирчихсэн харагдах ба хамгийн сонин нь тэр эмэгтэйн өгөхийнхөө өмнө гэрээслэл маягийн зүйл дээр нь их сонин зүйл бичээтэй байх нь тэр. Нэг тийм нэг талдаа түрүүн харагдсан дэглийн шувууны хөлөөр дарчихсан мэт цуссан улаан тэмдэгтэй шар сахиусан цаасны нөгөө талд нь соожина намайг уучлаарай
хэмээн бичсэн байдаг ба мэдээж энэ Сожин нь манай Хээжиний яг одоо хайгаад байгаа төрсөн дүү. Энэ мөрдөгчин ч манай Хээжиний дүүг алга болсон тухай эхэндээ нэг тоохгүй байсан ч дөнгөж саяны өвхөл энтертэй холбогдчихсон тул гайхан дүүгийнх нь зургийг авахар гэрт нь ороод ирчихсэн байх ба ээж нь гаднаас орж ирснээр яагаад ч юм юу вэ? Цагдаа юм уу? Муу чөтгөрийн сатан та нар биднэрт хэрэггүй гэ тачхантал загнаж ууралж байснаа мөрдөгчийг гэрээсээ шууд хөөгд гаргачихдаг. Ерөнхийдөө л энэ ээжийнх нь хувьд бол шашин шүт бурханд итгэдэггүй хүн бол муу ёрын сатааны талын хүн. Тэгээд амьдралд нь шашнаас өөр юу ч хэрэггүй юм шиг байгаа. Мань мөрдөгч гэрийнхэн гадаа нэг газар хоол идэж байхад манай Хээжин дүүгийнхаа зургийг олж ирээд мөрдөгчөд өгснөө ээжийнхаа бас одоо алга болцоход олдохгүй байгаа дүүгийнхаа тухай нэгэн сонин зүйлийг хэлж өгдөг. Гэр бүл нь энгийн л нэг гэр бүл байсан ч 2 жилийн өмнө аав болон энэ дүү Сожин машины осолд ороод аав нь газар дээрээ шууд өнгөрч харин энэ дүү Сожин нь ёстой л нэг өвхөл амьдралын заг дээр үлдсэн гэн. Аавынх нь оршуулганы ажил, гэр бүлийнх нь өөр шир, дүүгийнх нь эмчилгээ гээд эдний амьдрал ёстой л нэг орвонгороо иргсэн ба энэ үеэс эхлэн ээж нь шашинж ёстой л нэг нэвчвт орж өдөр шөнөгүй залбирдаг болсон гэн. Дүү Сожиных нь би яваад эрдэж үхлийн аюулаас мултарсан ч цаг ирэх тусам юм ч ярихаа болж би энэ багаар муудснаас болж бүр сургуульдаа ч явахаа болсон байдаг. Хамгийн тэнэг зүйл нь энэ үед нь ээж нь дүү Сожиныг нь огт эмнэлэгт очиж үзүүлээгүй ба бурхан л бидний охиныг аварна гэд өдөр шөнөгүй их залбирч эхэлсэн гэдэг. Оройч болж манай Хээжиний биеийн жолигтой тэнхрээгүй ядарсан юм гэртээ сууж байхад ээж нь өрөөнөөсөө гарч ирснээр сүм явж залбирлаа гэд хар шөнөөр хүртэл хувцаа өмсөд эхэлдэг. Манай Хээжин ч ээж рүүгээ ээжээ та үнэхээр залбирлаа гэд дүү олдох юм уу? Бид нар өөр бодиттой эрэл хайгуул хийх хэрэгтэй вэ штэ гэхэд ээж нь Хээжинаа чи авралын замыг олоход одоо ч гэсэн оройтойгүй л байна. Чи бурханд итгэдэггүй энэ чигээрээ байвал там руу ч явж магадгүй. Чи ийм байгаа болохоор амьдрал чинь ийм там шиг байгаа. Энэ үеэр байрны гадаа өнөөх мөрдөгч байрны харуул ах дээр очин уучлаарай та тэр Сожин гих охиныг хамгийн сүүлд хизээ харсан бэ гэхэд харуул ах өөдөөс нь тэр дээр сая байсан штэ чи хараагүй юм уу чи ер нь тэр охиныг мэдхүү тэр чинь ямарваа нэгэн зүйлд эзэмдүүлчихсэн охин штэ хагас хүн л гэсэн үг нүд нь хүртэл маш эвгүй би Вьетнамын дайнаар маш олон Вьетнам цэргүүдийг өөрийн М16-гаар алж байсан би өөрийнхөө цэргүүдийг мүлэх гээд нэг л үг хэлэхэд бүгд мүлхэж эхэлдэг байсан шүү хөөе ойлгож байна уу би ахиж олон юм ярихгүй шүү хөөе новш минь яг одоо мүлэх гих мэтэр ёстой л нэг эрүүл солиотой мэдэгдэхгүй юм ярьж байгаад мөрдөгчд дарваатлаа нэг алгадуулснаа амарлаа гэд яваад өгөн тэр. Оройч болж гадаа маш хүчтэй бороо орж эхлэхэд манай Хээжин гэртээ ганцаараа байж байхад алга болчихсон дүүгийнх нь өрөөнөөс нэг чимээ сонсогдоод байх ба гайхаж очоод орон доогуур нь гараа шургуулад үзтэл дахианы тасарчсан толгой гараад ирдэг ба гинтээ саяны харуулах цонхныхын цаана коридор зогсчихсон манай хүн рүү их л эвгүй ширтэл зогсоод байдаг. Маргааш өглөө нь болоход саяны харуулах ажлынхаа байран дээр бөө ийм тан уугаад тэрүүгээр нэг бөөлжөд хахаад өгчихсэн байх ба мань мөрдөгч жирчгсэн шалгалт хийж байхдаа бөөлжс дундаас нь яг л нөгөө сахиусны өөдөс хэмээр жижигхэн цаас олхон тэр. Хэдхэн хоногийн өмнө үхсэн өнөөх 307 тоотын эмэгтэй гэрээслэл маягийн бичгэн бас яг юм шар өнгөтэй сахиусны цаас байсан тул тэр 307 тоот руу мань мөрдөгч ахин ороод шалгаж байхдаа хэлхээтэй бөөн түлхүүр олох ба нэг л сэжигтэй санагдаад байсан тул манай Хээжиний гэр болох 1308 тоот дээр ирээд саяны түлхүүрээ хийтэл бүр яг таарч байхан тэр. Ингэснээр гэрт нь ороод манай Хээжинтэй дүүгийнх нь орон доороос олдсон дахианы тасарчсан толгой саяны олсон хэлхээтэй түлхүүрүүд болон өглөөхөн үхсэн харуул ахын тухай ярилцаж байхад гинтэл нэг хүн хаалгыг нь татаад ороод ирсэн нь манай Хээжиний ээж дүүдээр нь байнга л ирдэг байсан харилцаа сайтай энэ байрных нь нэгэн оршин суугчл болж таардаг. Тэгснээ тэр их чинь би харин Сожиныг алга болчихлоо гэхээр нь санаа зовоод ирлээ. Бид нар харин хаяада хоолоо хүртэл хувааж иддэг байсан юм уу? Нэрэ хөөхий тэр 307 тоотын эмэгтэйд бас ямар харамсалтай зүйл тохиолдов вэ те? Гэхдээ яагаад бичсэн гэрээсэл дээр нь танаа дүү Сожины нэр байсан юм бол? Ууг нь тэр 307 тоотын эмэгтэй чинь танаа ээжтэй хамт сүмд явдаг. Тэгээд ээж нь чинь завгүй дүүг чинь харж тусуулдаг байсан шин. Гэхдээ тэр 307 тоотын эмэгтэй надад нэг удаа их сонин зүйл хэлж байсан да. Танаа дүүг нэг тийм ямарваа нэгэн зүйлд ховсдуулчихсан ч илүүтэй нэг тиймэрхүү зүйл хэлж байсан юм байна. Учир нь нэг удаа тэр 307 тоотын эмэгтэй
танай дүүг харж байгаа дүүдэр чинь очин хоолоо идээрээ гэсэн чинь танай дүү соожийн өөдөөс нь хөөхий танай аав чинь үйлээд байсан. Үххээс өмнө охиноо харж чадаагүй гээл үйлээд байсан. Ингээд өөдөөс нь хэлсэн гэсэн. Хамгийн сонин нь тэр 307 тоотын эмэгтэй аав нь бүр багт нь хаяад явчихсан болохоор аавтайгаа огт холбоо өрдөггүй. Бүр аавыгаа үздэггүй байсан гэсэн. Гэхдээ 2 жилийн өмнө аав нь холбоо өрөөд очиж уулзъя гэхэд та одоо миний аав биш гэд бүр ууралчихсан. Тэгээд тэрнээс хойш аавтайгаа ахиж холбоо өрөөгүй байсан байлээ. Тийм л болохоор нэг сонин санагдаад газ цагдаа дээр очиод нэрээр нь шүүлгээд үзэхэд яг л танай дүү соожны хэлсний дагуу нэрээ л аав нь өгчихсэн байсан гэсэн. Хизээж уулзаж байгаагүй, бүр сонсож байгаагүй аавыг нь өгчихсэн тухай мэдээд тэгээд тийм зүйл хэлсэн нь ёстой амар байсан гэд тэр 307 тоотын эмэгтэй надад хэлж байсан. Сонин богооз химэн ёстой л нэг ховыг бадзаж өгөндөө. Хэрэг явдал бүр л яривхтай ойлгомжгүй болоод байгаа тул мань мөрдөгч туслахын хамт нэгэн оршин суугчийг дагуулад нөгөө харуулахын үхдэг шөнийн хяналтын камерын бичлэгийг үзэхэд харуулах ар араас нь бөөн лим давхарлаж ууж байснаа нэг том шар өнгөтэй сахихуус гаргаж ирээд шатааж харагддаг. Гэтэл хамт камерын бичлэгийг үзэж байсан байрны оршин суугч нь юу вэ? Энд ч нөгөө манай байрны бөө эмэгтэйгийн хийгээд байдаг сахихуус биш үү? Тэр бөө эмэгтэй энэ үхдэг харуулахтай их л найрсаг харилцаатай байсан да. Ингэснээр мөрдөгч залууч шууд тэр бөө эмэгтэйгийнх нь хаалганы тоотыг заалгуулж аваад гараад гүчгдэг. Мань мөрдөгч туслахаа дагуулan тэр бөөгийнх нь хаалганы гадаа ирэхэд мэдээж л хаалга нь түгжээтэй байх ба цоожиг нь эвтэйхэн онгоолгоод яваад ороход ёстой нэг битүүл бурхан шашны зан үйлийн эд зүйлс өрөөтэй байх нь тэр. Гэхдээ нэг чухал зүйл олдох нь өчигдөрхөн манай хээжэний гэрт орж ирээд бөө юм яриад байсан. Өөрийгөө байрныхан зүгээр нэг дотн нэгчгээд байсан тэр эмэгтэй нь өнөөх бөө эмэгтэй л болж таардаг. Яг энэ үеэр манай хээжин гэртээ ирэхэд хаалга нь онгорхоо байх ба нэлээд болгоомжтой яваад ортол дөнгөж саяхан бөө гэдэг нь тодорхой болсон. Нөгөө ихч дүүгийнх нь өрөөнд орчихсан ямарваа нэгэн зүйл хайж харагдах ба ихчээ та энд юу хийж байгаа юм бэ? Гэтэл их л бандсан шинжтэй би харин нөгөө юмаа үлдээчихжээ гэснээ. 아니 내가 아까 뭘 이 방에서 Гиснээс нэрэ манайхан өөрийн унж буй автомашинаа солих эсвэл шинээр автомашин худалдаж авахар төлөвлөж байгаа бол заавал энэ турбо апыг татаж аваад сонирхоод үзээрэй. Энэ турбо ап нь баталгаатай найдвартай автомашин зарж борлуулдаг ченж, автосалонуудтай хамтран ажилладаг ба бүр бүх төрлийн автомашин байгаа юм байлээ шүү. Мөн зөвхөн авахаас гадна өөрийнхөө унаж байгаа машинаа ч гэсэн турбо апд бүртгүүлээд зарж болох юм байлээ. Бас бүр арай л амар, арай л гоё юм нь энэ турбо апд бүртгэлтэй машинуудаа сонгон зээлийн хүсэлтэд цахимаар илгээгээд хариугаа авах боломжтой. Эдгээрээс гадна мөн хэрэглэгч нартаа зориулаад татвар, торгуул, автомашинтай холбоотой даатгал, доктор авц сүлжээнээс цаг захиалах гэх мэт маш олон үйлчилгээг ганцхан энэ турбо аптай байхад л авах боломжтой байлаа шүү. За тэгээд наадмын их амралт үргэлжилж байгаа тул манайхаа автомашинаа солих эсвэл зарах зэрэг машинтай холбоотой бараг л бүх үйлчилгээг ганцхан турбо апа татаад аваарай. Энэ жолооч таны туслах турбо ап. Мөрдөгчийн гэрт нь орж ирэхэд манай хээжин бүр л нэг цонхийчихсан сонирн болчихсон байж басна ухаалдаад унчих ба хэсэг хугацааны дараа овоос хэрэгэд босоод ирсэн ч тэр бөө ихч юмар цогсноос хойш яг юу болсон тухай тодорхой сайн санаж өгдөггүй. За ингээд энэ нэг ойлгомжгүй орооцолцсон хэрэгт ашгүй нэг сэжигтэн гарч ирснээр мань мөрдөгч туслах руугаа одооноос тэр 104 тоотын бөө эмэгтэй гол сэжигтэн шүү. Хурдхан байршлыг нь тодруул гээд уцаар ярин манай хээжиний гэрээс гараад явж байхад яг манай хүний хажууд хаалганаас нь буюу 1300 7 тоотоос нэгэн эмэгтэй гарч ирснэ. Уучлаарай. Та цагтаа мөн үү? Намайг авраач. Намайг баривчлаад ч хамаагүй аюулгүй газар аваачаад өгөөч төхүү. Гуйж ийн. Би тэр соожиныг харсан. Энэ эмэгтэйг одооноос хэдүүлээ хөрш эмэгтэйгээд яриад явчихъя. Саяны хөрш эмэгтэй мөрдөгчийг гэрийнхаа нэг өрөөнд оруулснаа яг тэнд би соожиныг харсан нэрээ шүү гэдэл байх ба мэдээж тэнд нь юуч байдаггүй. Мань мөрдөгч бүрэл гайхан гэрийг нь тойруулан харж байхад яг үүднийх нь хаалганы дээр нөгөө сахиусыг наачсан байсныг нь хуулаад авчихсан мэт мөр үлдчихсэн байсанд шууд чи тэр бөө эмэгтэйг танд юм уу? Тэр бөөгөр энэ сахиусыг хийлгэж авсан уу? Хэмээн асууж гарна. Хөрш эмэгтэй ч энэ нөгөө бөө эмэгтэйг
эмэгтэйгийн хийсэн сахиус бишээ. Нөгөө одоо алга болцоход байгаа тэр соожийн охины хийж өгсөн сахиус хэмээн сонин зүйл хэлснээр энэ бүх ойлгомжгүй зүйлс жаахан ч гэсэн тайлагдаж эхэлдэг. Яг үнэндээ энэ хөрш эмэгтэй савны хор тавдартай ердөө 6 сарын настай гэдэг хариу авчихсан байсан. Тийм л учраас ядаж сүүлийнхаа ганц үлдсэн итгэл найдвараа манай Хээжиний ээжтэй болон тэр үхдэг 307 тоотын эмэгтэй нартай хамт сүмд явж эхэлсэн байдаг. Нэг өдөр 3 эмэгтэй Хээжиний ээжийн гэрт залбирч байгаа сүм рүүгээ явах гэхэд одоо алга болчихсон байгаа соожийн охин шүхрээ аваад гараарай, бороо орно. Бас тэр залуу үхэн, өнөөдөр үхэн хэмээн нэг л ойлгомжгүй зүйлс хэлсэн ба 3 эмэгтэй сүмдөө явчихад буцаад хамтдаа иртэл байрных нь нэгэн залуу нэрээ л өнгөрчихсөн байхтай таарсан гэдэг. 3 эмэгтэй манай Хээжин болон соожины ээжийн гэрт орж ирэхэд соожийн охин бүр бүх тоогоо шангаа газар дэлгээ тавьчихсан. Гэртээ байсан бүх хоол хүнсийг идчихсэн. Ээжээ би өлсөөд байна. Хоол хийгээд өг. Хоол хийгээд өгөлдөө гэд байж байсан тул эмэгтэйчүүд хамтдаа гоймон чанаж идэхээр болдог. Гоймонгоо бэлдэж явахдаа соожийн охиноос миний охин тэр залууг өнөөдөр үхэхийг яаж мэдсэн гэхэд соожийн охин өөрийнхөө өрөөний зүгт харсан ба 3 эмэгтэйч гайхан харсан зүгт нь гөлөрч байгаа цанаандгүй нөгөө хөрш игч рүү буцалсан ус асгаа тэрүүгээр нэг юм болдог. Гэтэл хамгийн сонин нь хөрш игч хамаг нүүр амаа түлчгсэн ёстой хашгичаад байж байхад соожийн охин ирснээр зөөлөн гихч нь өөртөө наан тэврээд яваад өгөхөд дөнгөж сая буюу бүр хэдхэн секундын өмнө буцалсан халуун усан түлэгдсэн түлэгдэлт нь бүр зүв зүгээр болчихсон гэдэг. Энэ бүхнийг сонсож суусан мөрдөгч за тэгвэл тэр шар өнгөтэй сахиуснууд юу юм? Яагаад энэ тэнд бүх зүйлтэй энэ сахиус холбогдож гарч ирээд байгаа хэмээн нэлээд аашлангуй асуухад энэ хөрш игч нэлээд айсан шинжтэй бүлтгэнэж байгаад хамаг үнэнгээ ярьж эхлэх тэр. Энэ хөрш игч тэр явдлаас хойш өөрийгөө удахгүй үхнэ гэдгээ мэдэж байсан тул үүнийгээ үнэн худлаа эсхийг нь мэдхээр өөрийнхөө хөв төөргийг харуулахаар байрныхаа бөө эмэгтэй дээр очисон ба тэр соожийн охиныг ямар чадвартай охин болохыг нь ч мөн хэлчихсэн байдаг. Үүнийг нь сонссон бөө эмэгтэйч наад соожин гих охин чинь ямарваа нэгэн хүчтэй зүйлд ховсдуулчихсан байна гэснээ шууд л ээжиг нь байхгүйд гэрт нь явж ороод охиныг харж байсан нөгөө 307 тоотын эмэгтэйг найрсаар байгаад соожийн охин дээр нэгэн төрлийн зан үйлийг хийхээр болсон байдаг. Бүүрч болоогүй энэ муухай ажилдаа өнөөх байрны харуул ахыг оруулчихсан. Харуул ахын гол үргэн соожины ээжийг гэртээ ирэхийг нь харвал нөгөө хэдтэй яралтай мэдэгдэх. Ийхүү байрны харуул ах хөрш эмэгтэй 307 тоотын эмэгтэй болон бөө эмэгтэй нар нийсэн 4 хүн хөөхий соожийн охин дээр зан үйлээ хийж эхлэхэд 예, 오셨습니다. 아이고, 일러주시옵소서. 아이고, 참. Ерөнхийдөө бол энэ соожийн охины дотор тэр аавыгаа алдаад өөрөө бараг үхээд зэрдэг ослоос нь хойш би дотор нь ямарваа нэгэн зүйл орчихсон. Киноны эхнээс байнга л гараад байсан тэр дэглийн шувууны хөлөөр дарчихсан мэт цусан тэмдэглэгээтэй сахиус цаасыг нь ингэж л гаргаж авч ирсэн юм лээ. Тийм л учраас энэ сахиус нь тэр бөө эмэгтэйгийн хийсэн сахиус биш. Харин энэ соожийн охины хийсэн сахиус гэсэн үг. Энэ аргаараа хэд хэдэн ийм сахиус хийж авсан ба энэ хөрш эмэгтэй нөгөө бөө эмэгтэйгийнхаа зааврын дагуу сахиусыг эхлээд гэртээ байрлуулаа. Дараа шатаагаад үнсийг нь идтэл нэрэл тэр савны хавдар нь бүр огт байхгүй болчихсон. Эмнэлэгт очиод үзүүлэхэд хүртэл цоо ирүүл гэх шинжилгээний хариу гарсан гэдэг. Хүний өвчнийг идгээж залуужуулдаг шидтэй сахиус л болдог юм шиг байгаа. Мань мөрдөгч тийм зүйлээс олж тэр жаахан хүүхдийг зовоогоод амиа ичээсэн юмнууд гэд яг уурлах гэж байтал эмнэлгээс дуудлага ирэх ба яаран сандран очвол мөрдөгчийн нөгөө өвчтэй охин нь хөөхий биеийн бүр муудаад сэхэн амьдруулах тасагт орчихсон байхын тэр. Хөөхий гаран дээрээ битүү тарианы сорвтой болчихсон ухаангүй хөвтөх охиноо харан суух мөрдөгч сая сонссон зүйлээ бодон бүр анх нөгөө амиа хорлоод өнгөрдөг 307 тоотын эмэгтэйгийн гэрээс авсан сахиусаа гаргаж ирээд сууж байхад эхнэр нь ирснээр арга буюу тайлбарлаж өгдөг. Энэ нөгөө миний нөгөө одоо мөрдөж байгаа хэрэг дээр энэ сахиус хүнийг эмчилдэг гэсэн. Шатаагаад үнсийг нь усанд хийж байгаад охиндоо уулгаж үзэх үү гэхэд мэдээж л эхнэр нь тас эсэргүүцэн загнаж гарах нь тэр. Яг энэ үеэр сая мөрдөгчтэй ярилцаж байгаад гэртээ ганцаараа үлдсэн нөгөө хөрш
эмэгтэйд нөгөө өрөөнөөс нь гинтэл сонин зүйл сонсогдоход нэгэн том хутга бариад шууд л тэр өрөө рүүгээ орж харагдана. Манай Хээжин ч гэсэн энэ үеэр ээж рүүгээ "Ээжээ, энэ байшинд яг юу болоод байгаа юм бэ? Яагаад тэр амиа хорлдог 307 тоотын эмэгтэйгийн гэрээсэл дээр Сожины нэр байгаа? Та ямарваа нэгэн зүйл мэдчихэл байгаа штэ. Дүү хаана байгаа юм бэ ээж?" Гэхэд ээж нь өөдөөс нь "Шүүлт хэдийнэ эхэлж гисэн байгаа шүү. Маш бага хугацаа үлдсэн. Тун удахгүй чи миний зөв гэдгийг ойлгох л болно. Хээжинэ. Зүгээр л миний хэлснээр бурханд итгэж ихэл. Бурханд итгэж бүх юм бүхэнд боломжгүй зүйлсгэж үгүй болдог. Сүүлийн ганц минутанд ч хамаагүй чи итгэж чадвал аврагдана. Химэн бас л нөгөө хит туйлширсан бөөн шашны зүйлсээ ярьж байгаад харанхуй шөнөөр сүм рүүгээ орж залбирлаа үйлдэнэ гэд гараад явчихдаг. Бөөрхий дүүгэж олж чадахгүй, дээрээс нь ээж нь бүр эрүүл үгүй мэдэгдэхгүй болчихсон манай Хээжин бүр анх ослын дараа бүрэн эдгэрч амжаагүй дүү болон ээж хоёроо орхиод цөөвөл рүү явж байсан үе бодон мэлмэртлээ уйлж харагдана. Гэтэл гинтэл нөгөө хөр шимэгтэй цонхон дээр нь буюу гадаа коридорт нь гараад ирэх ба их л эвгүй зэвхий хоолоогоор "Уучлаарай. Би хажууд хаалганы чинь хөрш байгаамаа. Би Сожиныг доор подволд харсан. Тэр доор зуух байдаг учраас маш дулаахан шүү. Үнэхээр дулаахан. Надтай хамт яв. Би чамд харуулъя." Гиснэл яваад өгөх ба манай Хээжин ч байж байгаарэ гэсээр араас нь гэрлүүн буюу хажууд хаалга руугаа яваад ортол хөр шимэгтэй нь хэдийнэ өөрийгөө боомлоод амиа хорлоод өгчихсэн байхан тэр. Манай Хээжин ч шууд мөрдөгч рүү залхан "Манай хажууд төршин эмэгтэй доор подволд манай дүү Сожиныг харсан гинэ. Тэгээд араас нь гэрлүүн ортол амиа хорлоод өгчгэж та яаралтай хүмүүсээ явуулаарай. Би доошогоо подвол руу буулаа" хэмээн хэлээд ямар ч эргэлзээгүй шууд л доошогоо гүйж эхэлдэг. Харанхуй подволд уцсныхаа гэрлийг асаагаад явж байтал манай Хээжинийг гертэн цохиж унгаагаа зүгтдэг. Тэрнээс хойш огт харагдаагүй өнөөх бөө эмэгтэй хажуухан талаас нь гараад шууд л зүгтах ба манай хүн ч араас нь хөөж явсаар байгаад бүр барилгын дээвэр дээр ашгүй нэг барьж аваад шууд л цагдаа нарт хүлээлгэж өгдөг. За ингээд баригдаа цагдаагийн хэлц дээр ирчихсэн бөө эмэгтэй ч ярвах татгахын хамаг үнэнгээ ярьж эхлэндэ. Манай Хээжинийг цохиж унгаадаг өдөр ууг нь чимээгүйхэн гертэн ороод өмнө нь унгаагаад үлдээчихсэн байсан бөөгийнхөө нэг эд хэрэгслийнхаа жижигхэн хонхыг авах гэж орсон. Тэгээд санаандгүй Хээжинтэй таарахтаа сандраа цохиж унгаагаад зогтчихсан. Бүүрч болоогүй яагаад тэр жижиг хонхоо манай Хээжиний дүү болох Сожи охины өрөөнд унгаасан тухай мөрдөгч асуухад юмс бүр л эвгүй болж эхлэхэн тэр. Яг тэр Сожи охины дотор орчихсон зүйлийг ашиглан хид хідэн сахиус бэлдэж аваад тэрүүгээр өвчин энтрээ этгээгээд улам залуужж чадсан хэдий ч хүний шунал ямар дуусах вэ? Нөгөө хідэн нөхдүүд ахин олон сахиус бэлдэж авах гээд Сожи охин дээр хид хідэн удаа ээжээс нь нууцаар очсон ч яагаад ч юм Сожи охины дотор ордог зүйл нь бүр огт орж ирэхгүй байсан л гэн. Тийм л учраас бөө эмэгтэй өөр нэгэн зан үйл хийж Сожи охины тэр зүйлийг нь дотор нь ахин оруулах гэж төлөвлөн бүгд цуглан зан үйлээ хийж эхэлсэн ба тэр үед нь 어인일로 이 세상에 오셨어. 넋시로 새, 신이로 새, 신인 줄을 몰랐. 이제 죽겠네. 니들 다. ээж нь ирж байна гэснээр хогийн гарууд ширээ мөргөө дунтчихсан байсан Сожи охин доох тусламж үзүүлэлгүйгээр бүгд л гэрээг нь орхиод зүгтцгаасан болж таардаг. Гэнтийн хэрэгцээ бүрт тохирсон илүү хурдан, илүү найдвартай шуурхай зэйлийг газар дээр нь шийдүүлж яваарай. Боломжоо тэл. Инвенско. Үйл явдал одоо үедээ буцаад ирэхэд бөө эмэгтэй эдгээр зүйлсээ ярьж дусснаа тэр зүйлийг хамтдаа хийлцсэн бид дөрвийн хэдийнэ 3 нөхчихсөн. Одоо би л үлдэж байх шиг байна да. Гэхэд мань мөрдөгч өөдөөс нь "Или балаа зүйл ярихаа болоо зүгээр л Сожи охин хаана байгаа хэлээт"
гих ба өнөөх бөөч өөдөөс нь мөрдөгчөө. Гэр бүлийн чинь нэг хүн нэлээд хүн дээр өвдөжээд янз нь удаан амьд явахгүй юм шиг байна. Энэ бүхнийг сонсож суусан манай хээжин ч ёстой л нэг тэсгэл алдан босч ирээд миний дүү хаана байна? Та нар дүүд минь юу хийсэн? Миний дүү Сожи хаана байна? Хэмээн орилон энэ бөө эмэгтэйг ёстой л нэг сарваатал нүстэй лалалцаж эхлэн дээ. Гэхдээ нэг сонин зүйл нь өнгөрсөн шөнө манай хээжиний хараад мөрдөгчөд мэдээлэл өгдөг тэр амиа хорлсон хурш эмэгтэйн шүүх шинжилгээний мэдээлэл нь гарсан байх ба тэрэн дээр нь үхсэн цаг нь айл өглөөний 7 цагт. Гэтэл манай хээжин тэр эмэгтэйтэй 18 цагт уулзсан буюу үхснээс нь хойш бүхэл бүтэн 11 цагийн дараа уулзсан болж таардаг. Мэдээж мөрдөгч залууч манай хээжинийг шууд сэжиглэж манай хээжин ч гүгүгүй би нэрээ уулзсан штэ. Би бүр юм ярьсан гэд байж байхад өнөөх бөө эмэгтэй гинтэл тийм байна. Чи юм байна. Хий зүйл харж байгаач сонин зүйл зүүдлээд байгаач чи дараагийнх нь юм байна. Дүүгийн чин дотор байсан зүйл чам руу орчихсан юм байна. Намайг уучлаарай. Өршөөгөөрэй. Өдийг хүртэл хийсэн бүх мөрдлөг дээрээ дүгнэлт хийвэл манай хээжиний ээж нь л нэг л сэжигтэй санагтаад байгаа тул мөрдөгчийн хамт ээжийнхээ очдог сүм дээр очин сүмийн хүнтэй нь уулзтал ээж нь баарга сарын өмнөөс сүмдээ огт ирэхээ байчихсан. Сүүлд нэг эрэхтэй бага охин Сожиноо дагуулж ирээд миний охин бол шидтэй юмыг өөрчилж харддаг энтергээд ойрлоод бид нар ч гэсэн тийм юм байх боломжгүй гэтэл бид нарыг та нар сатааны дагуулууд энтер гэж бөөнд оромжилж байгаад явсан. Химэн хариу авснаар хардалт бүрл ээжийнхэн зүг рүү чиглээд явчихсан тэр. Ээжигээ хаанаас яаж олохоо мэдэхгүй мөрдөгчийн хамт хилцээр нэртэл ашгүй цагдаа нар ээжийнх нь утсаар байршлыг нь тогтоочихсан байдаг ба тэрийг нь харуул сүүлийн нэг өдөр бүтэн гэрээсээ холдоогүй буюу байрс нь яг л амьдардаг барилга дээрээ гарч ирснээр мөрдөгч залууч манай хээжэн рүү ёстой л нэг тэссэрч эхлэндэ. Энэ тийм хөгжилтэй байна уу те? Та нар яасан? Биднэрээр тогломоор байгаа мó? Ээж чинь байнга сүм рүүгээ явчихдаг гэж хэлээд байсан биз дээ. Цагдаа нар ямар тоглоом юм уу аа? Дүүгээ хаана нуусан? Эсвэл чи ээжтэйг нийлээд дүүгээ алаад нуучихсан юм уу? Ингээд манай өнөрөө дайрч эхлэхдээ зэрэгцэн яаралтай төгшүүрийн тохиолдол дуугарч эхлэх ба гайхаад очиод харвал цагдаагийн түр хорих байранд хоригдож байсан нөгөө бөө эмэгтэй түр хорих өрөөндөө жижигхэн уцаар хоолоогоо бомлоод өгчихсэн байхан тэр. Бүр юу ч ойлгохоо байсан манай хээжин энэ үүмэнийг нь дайлимдуулаад гяс цухтаад гэртээ ирээд ээжийнхаа хизээч оруулдаггүй байсан өрөөнийх нь хаалгыг эвдээд ороход бөөн шашны юмс өрөө тавьчихсан байх ба шалан дээр нь битүү цэцэгний иш овоолчихсан харагддаг. За яг л энэ дотор миний дүү байгаа байна да гэд ухаад үзтэл юу ч байдаггүй ба мань мөрдөгч араас нь орж ирээд ёстой л нэг төвэж эхлэх тэр. Ээж чинь хаана байна? Чи яах гэж ээжтэйгээ ийм юм төлөвлөсөн аа? Ер нь чи юм байна тийм үү? Чи эдгээр хүмүүсийг алаад байна те? Чамтай уулзсан хүмүүс л араасаа өвхөөд байна те? Хилэлдээ новш гэж хэмээн орилон манай хээжэнийг бүр ханан чахаад орилж эхлэхэд манай хүний бийч муудан ханиалгаж нүд нь харанхуулаад эхэлдэг. Тэгснэ гинтэл нөгөө дүүг нь оролдож байгаа чанга хүртдэг байрны харуулах 307 тоотын эмэгтэй, хөрш эмэгтэй болон дөнгөж сая өгсөн бөө эмэгтэй нар бүгд л толгой дээрээ шуудаа угуулчихсан байх сонин үзэгдлийг бүр яг л нэг тийм зүүд мэт харж эхлэх ба гинэт мөрдөгч рүү ширтэн өвчтөе охиных нь хоолоогоор аава би хизээ гэртээ харих юм бэ? Миний би хизээ сайжрах юм бол удахгүй гэртээ харна гэж та надад хэлсэн биз дээ. Та надад худлаа ярьсан юм уу? Яг л өвчтөе охин нь эмнэлэг дээр өөрт нь хэлж байсныг нь өөдөөс нь хэлсэнд мань мөрдөгч бүр салга аван газар цөхөрч унаад уучлаарай гуй намайг өршөө миний охиныг аварч өгөөч гуйж байна миний охиныг л аварч өгөөч химэн бүр үйлэн алгаа авсран гуйж байгаад нэг хартал манай хээжин хэдийнэ байхгүй болчихсон байдаг. Манай хээжин ч ашгүй нэг ухаан ороход амьдардаг байрныхаа дээвэр дээр гараад ирчихсэн байх ба гайхаад л байж байхад дээврийнх нь жижигхэн өндөрлөг хэсгээс жижигхэн цэцгийн дэлбэнүүд хийсэж ирж харагддаг. Манай хээжин ч гайхаа тийш нь авираад гарахад ээж нь бөөн цэцэг шалаар нэл дэвсээд энэ бүх хугацаанд олохгүй байна гэдээсэн Сожи охиноо юм налуулаад суулгачихсан харагдсанаар энэ бүх учир битүүлэг зүйлс эцэст нэг тодорхой болох нь тэр. Яг үнэндээ нөгөө бөө эмэгтэйгээр толгойлуулсан хогийн гарууд Сожи охиныг бэрччихсэн байхад нь орхиод гараа зугтахад ээж нь ч араас нь орж ирэхэд Сожи охин ээжийнхаа гарн дээр амьсгал хураасан байдаг. Ээж нь Сожигийн охиныг дэлхийг аврах онцгой сонгогдсон нэгэн гэж боддог тул элдв цагдаа сэргийлэх гэлхүүгээр өөрийн залбирал мөрөглийнхөө хүчээр ахин ам оруулна гэж найдаад энэ дээр авчираад суулгачихснаас гадна сүүлийн 1 сар сүм рүүгээ явлаа гэд харан
харанхуй шөнөөр хүртэл алга болоод байсан нь энэ дээвэр дээрээ гарч ирээд шүнжин охины ам оруулахаар залбирал үлдэж байсан л болж таардаг. Манай хээжин ч одоо бүүрэлт хэсгэл алдан ээжээ одоо дүүг зүгээр тайван явуулцгаая тэхүү хэмээн хэлээ цагдаа дуудахаар уцаа гаргахтал ээж нь өөдөөс нь чи яагаад надад итгэхгүй байгаа юм? Би яг юу хийвэл чи надад итгэх юм? Ингүүл итгэх үү аа? Гиснээ шууд дээвэр дээрээс унахад ашгүй манай хээжин ч амжиж ээжийнхаа гараас атгаж авч чаддаг. Ээж нь ч би зүгээрээ намайг тавьчих. Бурханд итгэдэг хүнд өвхөл хүртэл юу ч биш энтергээд нөгөө л юм ярьсаар. Манай хээжин ч өөрхий ээжээгээ тавьж чадахгүй зурлцаар эцэст нь кадр солигдож цагдаа нар дээвэр дээр байх хэдийнэ өгчгсөн сожийн охиныг дамнуурга дээр тавин буулгаж харагдах ба мань мөрдөгч туслахтайгаа хээжиний ээж нь газар дээрээ өгсөн. Харин хээжийн ээжийнхаа дээр унчсан юм шиг байлээ. Юу ч гэсэн амьд үлдсэн. Одоо эмнэлэгт байгаа хэмээн ярилцаж харагдана. Энэ үеэр нөгөө тал буюу эмнэлэгт мөрдөгчийн ихнэр охин дээрээ очиход охин нь бүр ямар ч өвдөлтгүй болоод босоод суучихсан. Ээжээ одоо гэртээ харъя тэхүү гээд сууж байх ба эмнэлгийн цонхоор цаад байлгахын дээвэр дээр өнөөх цагаан дэглий шувуу яг л охин руу ширтэн зогсож буугаар кино маань дуустдаг. Хөөхий мөрдөгчийн сүлд манай хүний дотор орсон зүйлээс өвдөг сүгдэн охиныг минь авраач хэмээн гуйсан нь нэрэл биелсэн л болж таардаг. Энэхүү хэд хэдэн удаа гарч ирсэн цагаан дэглий шувуунд солонгост бол цэвэр ариун байдал, сайн сайхан зүйлс тохиолдох гэж буй дохио хэмээн бэлэгддэг. Тиймээс энэхүү кинонд яг тодорхой тайлбар гардаггүй ч сожийн охин болон сүлд манай хээжиний дотор орсон яг юу гэдг нь мэдэгдэхгүй зүйлийн хүч чадлыг илэрхийлж харуулсан хэмээн хүмүүс таамагладаг байна. Яа бас л толгой айхтар ажилласан эвгүй кино байлаа шүү те. Гэхдээ хаа нэг иймэрхүү зөвүүн ухуулж бодуулдаг үзээтэй кино байхад гэмгүй илүү дээ те. За тэгээд дараагийн кино нэх удахгүй тул манай бомборнууд юу их мэдж байгаа шүү те. Лайк сабадараад сүсгэлээ суулж байгаарай.